Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ширэн мөрөнгийн инх болд гэдэг. Миний бизнес санаа бол халдрагүйжилт ариутгал гэсэн санаа байгаа. Энэхүү санаагаа яагаад гаргаж ирсэн бэ гэхээр антибиотикийн хэрэглээ болон эмийн хэрэглээ багасгах зорилготойгоор гаргаж ирсэн. Жишээ дурдах юм бол ер нь бол хүмүүст их тохиолддог өвчлөл байдаг. Гид суулгалт, шар өвчин, бас ариун байдлаас холбоотойгоор үүссэн юм өвчлүүд байдаг. Эдгээрийн эсрэг авах арга хэмжээг төлөвлөсөн ийм бизнес байгаа. Ангийн тулд яах вэ гэхээр аж ахуй нэгж байгууллага, албан айл, өрх газруудыг сард нэг удаа жишээ нь халдваргүйжүүлэх аянг явуулах ийм зорилготой бизнес байгаа. Энэ маань маш хямдхан бага өртгөөр явагдах боломжтой боловч их өргөн үргэг хамарсан ариун цэврийн үйл ажиллагааны бизнес юм аа. Тэгээ энэ бүгдийг маань дэмжин та бүгдийг ойлгож дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.